24 үзэгчтэй Малчин компаниас бэлтгэн хүргэдэг ээлжид нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За тэгэхээр бид хүн өнөөдөр Малчин компани бүтээгдэхүүнийг одоо гаргадаг, за малчтаа хүргэдэг төв лабораториос энэ удаагийн дугаараа бэлтгэж байна. Энэ удаагийн дугаар онцлогтой та бүхэнд хүрж байгаа. Энэ юу гэхээр Монгол малчид маань өмнө нь 12 вольт хэрглэж байсан, 12 вольтын телевизэр хүлдээгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэргэлдэг байсан бол одоо 220 вольтын одоо бидний Улаанбаатар хотод хэрглэж байгаа аймаг сум дээр хэрглэж байгаа тэр хүмүүсийн маань бүтээгдэхүүн болох одоо энэ хүн миний ард харагдж байгаа телевизэр, за будаа агшаагч, хөлдөөгч, за гэрэл гээд одоо эдгээр ус уцлагч гээд эдгээр 220-оор хэргэлдэг бараа бүтээгдэхүүнүүдийг бид малчин түмэндээ хүргэхээр одоо шинэхэн бүтээгдэхүүн болох энэхүү сайхан бүтээгдэхүүнийг танилцуулж байна. За энэхүү бүтээгдэхүүн маань давуу тал юу вэ гэхээр та 12 нарны дэлгэцээр цэнгэлж болно, мөн 220-оор цэнгэлж болно. За дээрэс нь энэхүү бүтээгдэхүүн маань гол давуу тал нь юу гэхээр Монгол малчид маань өнөөдөр одоо ингийн нэг дэлгүүрээс ороод авсан телевизэр. За тэр дундаа 32 инчийн телевизэр голдуу хэргэлдэг. За одоо энд харагдж байгаа будаа агшаагч, ус уцлагч, хөргөгч гээд 200-оор ажилдаг бүх бүтээгдэхүүнийг энэ бүтээгдэхүүнээр ашиглаж одоо хэрэглэх боломжтой байгаа. За тэгэхээр бид өнөөдөр Малчин компани захирал Шинзүрэг ахтайгаа уулзаж бас энэхүү бүтээгдэхүүний талаар давуу талын тухай, за мөн энэ бүтээгдэхүүнийг яагаад гаргах болсон тухай, малчид маань юугаар хэрэгтэй тухай бас та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За танд энэ өрөөнд. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр малчтаа танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүний маань бас тухай хуулаа эхлээд ярилцъя гэж бодож байна. Тий, ер нь бол манай малчтаа аягүй сайн мэдж байгаа. Жилд 1-ээс 2, 3-аас 4 шинэ бүтээгдэхүүн гардаг шүү дээ. Тэгээ энэ бол одоо энэ жилийн нэг бас л одоо мундаг шинэ бүтээгдэхүүн нэг. Гэхдээ хамгийн чухал зүйлийн бас л нэг нь явж байгаа. За бид нар бол нэлээд удаан хугацаанд тестэлсэн. Одоо энэ бол манай бүх одоо шинэ бүтээгдэхүүн эндээс гардаг шүү дээ. Шинэ бүтээгдэхүүн дээр туршаад, тестлээд ингээд дараа нь худалдаанд гардаг. Ийм зүйл. Бид нар энэ лабораториос энэ нэвтрүүлгийг ерөөс бэлдэж үзээгүй юм байна. Бид нар бол одоо анх удаа энд ярьж шүү дээ. Тэгээд өнөөдөр бол их гоё сайхан мэдээ малчтад дуулах гэж байна. Би бол маш баяртай. Энэ бол бас их олон жил мөрөөдсөн зүйл. Тэгээ яг ер нь техник технологи хөгжиж байгаахын хэрээр энэ авар багтай батареанууд гарсан. Тэрний одоо ачаар бол энэ авар жижиг авартай бага хэмжээтэй хүчин чадал өндөртэй юм төхөөрөмжийг шийдэл нь гарч байгаа. Тэгээ мэдээж хэрэг ингээд цаашаа боловсроод өшөө одоо малчтад ямар байвал зүгээр байна гэдэг ингээд явдаг шүү дээ. Жишээл манай хөлдөөгчид бол одоо 6-7 янзаар хийгдсэн шүү дээ. Тий. Одоо жишээлбэл дахиад энэ смарт энэ зүгээр гар утсантай холбогдож ажилддаг хөлдөөгчид тэр одоо ирэх гэж байна. Энэ бол бас л одоо тэр тухайд нь битээр ярих ба. Энэ бол бас л малчд их зүгээр маш чухал зүйл болчих. Зөвхөн малчид биш. Одоо нэг 12 төрлийн хөлдөөгч гарах гэж шүү дээ. Энэ бол бүх хүмүүс утастай байгаа. Утсан дээр Bluetooth гэдэг энэ холбодог тэр төхөөрөмж байна. Энэгээр холбоод тэгээд одоо яг гар утаснаас удирдах байх ийм боломжтой. Энэ бол зөвхөн малчид биш л дээ, бас одоо аялал жуулчлал машин тэргэнд авч явахд их хайтайхан болсон. Бид нар энэ удаагийн хөлдөгчүүдийг бол шар өнгөөр хийхгүй гэж угаасаа гоё тийм энгийн зөөлөн өнгө, одоо саарал, цагаан, цайвар дуу энэ тийм өнгөөр гарч байгаа. Гэх мэтлээ ингээд шинэ бүтээгдэхүүн ингээд араасаа явж шүү дээ. Одоо 6 хөлдөгчид 5-6 хувилбар гараад ирсэн байсан. Одоо дахиад ингээд 7 тонн ч юм уу гарч байна. Тэрнтэй адилхан энэ төхөөрөмж бол анхны төхөөрөмж. Цаашаа бас дахиад ингээд хөгжөөд явна. Илүү яаж шийдвэл гоё байна. Тэгээд үнэхээр гайхалтай. За гайхалтай гэхин зэрэг юуг нь хэлэх гэж байна вэ гэхлээр зэрэг мэдээж хэрэг 220 шууд гарна. Хамгийн гол зүйл нь бол тухайн малчид хэрэглэгчид хэрэглэгээ харж явдаг. Одоо шил би тэр телевизийг залгахад энэ телевиз чинь одоо энэ тэдэн хувьтай байгаа батареан дээр тэчнээ цагаар үйлчлэн ажиллана гэсэн мэдээлэл гардаг. Энэ юу хэлж яах вэ гэвэл бид нар
Одооны яг нарны зан систем бол хянах самбар гэж ярьдаг. Тэн дээр бол зөвхөн аккумуляторын батарейны болт гардаг. Тэдэн болт байна. Энэ бол таны телевиз тэдэн цаг үргэлжилж ажиллана. Одоо яг энэ байгаа цэнэгээрээ гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ тухайн айл бол нөгөө хэрэглэг их гоё зөв зохицуулаад явах боломж гарч штэ. Жишээлбэл гэрээ эзэгтэй тэнд угаалгын машинаар юмаа угааж итэл тэнд олон ангитай кино гарч ирдэг. Кино арай одоо нэг хэрэглээг харангуйтаа киног арай дуусгахгүй нэ гэвэл угаалгын машина түр зогсоогоод киногоо дуусаад тэгээд дараа нь угаалгын машина үргэлжлүүлээд ажиллуулах чинь ийм одоо ухаалаг дийлэгч энэ тавигдж өгсөн. За энэ төхөөрөмж за нэгдүгээрт бол хамгийн одоо их тийм хэлбэр загвар сайтай тэгээ хүн дугуйтай чирээд явна. Айл болгоны гадаа машин, мотоцикл, хөдөлгөөн техникүүд байна. Тэр эвдэрх үү, гэмтэх үү. Тэрний засвар үйлчлэгээ хийхэд гагнуур гэж юм хэрэгтэй болдог. Тэгэхээр зэрэг энэ төхөөрөмжийг тэр машиныхаа хажууд авч тавьжаад жижигхэн гагнуур хийж болно шүү дээ. Дэрийг ажиллуулж болох нь, тийм үү, төмөр тасдаж болох нь. Тэгээ мэдээж хэрэг одоо бидний энэ төвийн цэглэн шиг ингээд залгаад л чигтийн хүчтэй юмнууд бол залгаж болохгүй шүү дээ. Энэ таарсан бид нар энэ гарын авлага дээр нь Тэдэн Баатарын цэглэн дээр ил Тэдэн Баатарын төмөр тасдагч хэрэгжилж болно гэд тэдэн минут ажиллуулж болно гэд ингээд аюу гоё мэдээлэлтэй гарын авлага өгч нь дагалдуулаад өгнө гэсэн. Тэгэхээр энэ бол энэ эхний ийм гоё алхам ингээд явж. Одоо бид нар хэдүүлээ ингээд залгаад үзээд явчих. За телевиз осчлаа тийм ээ. За энэ 32 инчийн телевиз байгаа. Хэд гэж чинь 64 цаг ажиллаж. 64 цаг үзэх боломжтой. 64 цаг ч хэд өдөр? 3 өдөр. Тий. За ингээд телевиз энэ бол 32 инч. А ер нь малчд бол манай малчд ихэнх нь бол нэг 24 инч. Тэгээд хамгийн дээд нь 32 инч. 32 инчийн телевизтэй айл бол цөөхөн. Ихтэй мэдээж хэрэг энэ төхөөрөмжийг авсан айлууд инчийн хязгаар хэрэггүй болчихж шүү дээ. Хуучин яагаад ингэж нэг жижиг дэлгэц хэрэглээ нөгөө баг чадлын нарны зайтай учраас тийм нөхцөл байсан. Одоо бол 40 инчийн 50 инчийн телевиз үзэж болно гэсэн үг. За будаа гişх энэ телевизийг салуулаа. Будаа гişхчийг залглаа. За 110 ватт буюу 257 цаг ажиллажээ. За 794 ваттта хэрэгэлдэг юм биш үү? 3.6 цаг ажиллана гэж шүү. Энд яаж юм? Юу л асууж байна шүү дээ. За будаа гişхч бол 3.1 цаг. За будаа хэдэн минут? 20 минут. За 3.6 цаг. Энэ бол хангалттай хугацаа гэсэн. За судалгаач. Судалгаач. Бас. За судалгаач. Энд дээр дарчих тий. За судалгаач бол энэ яг ер нь бол хамгийн өндөр ватттай 2 кВт-ийн судалгаач байхгүй дээ. Одоо энд бол 2 кВт 62 2.6 кВт шүү дээ. 11.3 цаг. Цаг гарна. Одоо өөр ингээд буцлаад байна. Гэтэ мэдээж хэрэг ус услагч бол тий, хойд ус нь буцлаад өөрөө унтардаг шүү дээ. Тийм ээ. Төхөөрөмж өөрөө бол ямар нэгэн халах, дуу чимээ гарах тийм бол байхгүй. Мэдээж хэрэг их өндөр ачааллыг олон цаг үргэлжлэл ажиллавал дотор шинс байгаа. Өөрийгөө хөрөгддөг. Тэр нэг тодорхой хугацаанд ажиллаад унтардаг тийм зүйл. Малчид маань бас одоо маш их хэрэгэлдэг шүү дээ хөдөө гадаа. Яа за энийг зөв үлдэх болчих. 17 цаг. За захлагын дээр бол одоо 20 цаг. 20 цаг ашиглах боломжтой. Ингээд тий. За ингээд яхад бол ерөөсө 20 цаг давтагдчихгүй. Ажил тасралтгүй тасралтгүйгээр 20 цаг дэрэлдэх юм дэрэлдэх боломжтой юм байна. Энэ их гоё өөз. Тийм байна. Дахиад хэлэхэд энэ хэрэглээг харж явна гэдэг бол ер нь бол энэ төхөөрөмж чинь бидний хэрэглэдэг 220 бас биш шүү дээ. Байгалаас хамааралтай нөгөө л нараа бас хардаг. Тэгэхээр нар ерөн сэргээгдэх эрчим хүч хийдэг өөрөө их зөв хэрэглээ шаарддаг. Тийм учраас энэ үзүүлэлт бол маш сайн үзүүлэлт. Харж явна гэдэг бол бас үнээр агуу юм аа. За дараагийн төхөөрөмж жижиг уурын гагнуурын аппаратыг бид бас
туршилт болгож залгаж үзүүлье. Яа одоо энд залуулаа тийм ээ. Энд нь залууд байх нь зүг юм биш. Тийм байна. За одоо энэ насчаас дуурчин тийм. Дуурчин тийм. За би бол гагнуур хийж мэдэхгүй шүү. 130 хэдэн цаг байсан уу? Тэр ийм бага уурын хятадын ийм цахилгаан гагнуурын аппарат бол хаасаагүй байдаг шүү дээ. Энэгээр бол 100 хэдэн цаг удаа ажиллана гэсэн. Яг энэ дээр нэг юм хэлэхэд бол тухайн тэр айлын аппаратны хүчин чадлаас болж энэ хэрэглээ бас өөрчлөгдөн шүү дээ. Яг хэрэгтэй. За одоо хөлтөөгч. Хөлтөөгч энд байна. За мэдээж одоо бас энэ бол одоо ингээд хөлтөөгч байна. Хөлтөөгч залгацсан шүү. Сэрэлтгүү. Ийшээ гагнуур руу харьцсан чи бүр. За 89 ваттар. 92 ваттар. 30 29 цаг. 29 цаг гэж байна тийм. Одоо энэ том нэг онгойлол үзүүлчих тийм. ажиллах нь байна. Одоо техник хэрэгэлдэг хөлтөөгч. Тийм шүү дээ. Ингээд л одоо тийм. Ингээд хөлтөөгчийг бол 25 цаг гэж байна шүү. 25 цаг гэж байна тийм. 100 ваттар 25 цаг ажиллах бүрэн боломжтой юм байна. За энэ гэрэл бол миний төхөөрөмжөө тестэлдэг гэрэл юм. Ааха. Энэ дээр бол жишээлбэл энд нь орчих. За энэ бол 150 ватт. 150 ваттын нэг гэрэл зал. 150 ваттын нэг гэрэл. Улаачтай гэрэл шүү дээ. Тий. Энэ хэд гэж вэ? Би шинэ гагнуур хараад нүд гачин болчихсон. 14 цаг. 14 цаг. За нэмий. Дахиад нэг нэм. За дахиад нэг гэрэл. Ингээ 300 ватт болж байна шүү дээ. Аа. За тэгэхэд 300 ватт болоход хэд вэ? 7 цаг. 7 цаг. За дахиад нэг ясэл. За ингээд 400 ватт. 450 ватт. 450 тий. 400. За энд хэд болж байна? 5 цаг. 5 цаг дахиад нэмж. За ингээд дөрөв асаахад 3 цаг. За 3 цаг. 600 ватт. 600 ваттаар 3 цаг гэсэн үг. Гэтэ мэдээж энэ улаачтай гэрэл учраас бол яг ачааллаа нөө тогтвортой яг зөв авдаг тийм үү. За хөлдөөгч бол хөрөгч бол угаасаа нөгөө хөлдөөгөд ирэхээр бүр амардаг шүү дээ. Тэгэхээр зэрэг бол яг нөгөө хэрэглийн зөв гардаггүй гэсэн үг. Телевиз ч гэсэн ялгаагүй шүү дээ. Одоо нөгөө тод дүрс гарахлаа зэрэг илүү их ачаалал авдаг байдаг гэдэг. Тийм. Тэгэхээр зэрэг аливаа төхөөрөмжүүдийг тестлэхэд улаачтай гэрэлээс тестлэх байхгүй нөгөө зөв ачаалал өгдөг. Тийм ч тийм. За ерөөдөө туршилтаар бол энэ бол үнэхээр юм бас манай Монгол малчтад бол хэрэгцээ те. За 220 вольтыг ашиглах бүрэн боломжтой ийм сайхан шинэлэг шинэ бүтээгдэхүүнийг малчин компани Монголынхоо нийт малчтаа Монголд анх удаа бол хүргэж байна. За энэ бүтээгдэхүүн бол 220 болон 12-оор бас ажиллана тийм ээ. Тийм. Яг зүгээр энэ USB-гийн залгуурууд оруулаад өгсөн. Энэ дээр бол юу гэхээр би нэмээд хэлчих юм. Утсаа цэнгэлж болно тийм. За. Энд бол одоо цэнгэлж шүү. Цэнгэлж тийм байна. Одоогор бол яг 3 төрөл байна. Одоо нэг нь бол энэ гадаа гаражид ашиглаад явж байгаа. Тестлэд явж байгаа. Энэ бол яг малчин айлын өвөлжөө гэх юм. Ер нь суурин байдаг айл биш үү бас тий. Баашин сав барьцсан ялангуяа энэ хангаа чиглэлийн айлууд шилэн чиглэлийн айлууд тийм байдаг шүү дээ тий. Тийм суурин айлд зориулсан. Энэ дээр энэ одоо гар хуруу мэдрэгчтэй дэлгэцтэй тий. Тэгээд ингээд бүх үзүүлэлтүүдээ энэ дээрш гаргаад эндээ тохиргоо өдрийг хийгээд явчихна тий. Ийм зүйл энэ дошил онсор өдөр мөдөр цаг маяг залгуур их энэ дээр дэлгэцээр нарны дэлгэцээр холбоно дахиад энэ дээр хоёр дахь дэлгэцээр холбож болно. Зөвхөн нэг дэлгэцээр холбогдоод явж болно. Дэлгэцийн хүчин чадал нь бол 370 ваттын энэ дэлгэцүүд тавигдана. 220-ын гаралт. Ийм маш энгийн. Тийм ээ. Тэ олон зүйл байхгүй. За эндээс бол төвийн одоо цахилгааны холбоод өөрийгөө зингэлж болно. Дотор нь бол мэдээж дахиад тэр литиум гэдэг батарей байгаа.
Тийм байтал те. За ашигтай бол энэ малчин гэдэг лого асаад одоо бол энд хэрэглэгээ өгч штэ. За энэ дээр их харахад их ойлгомжтой. Энэ батарейн хувь нь гараад чиниглээд эхлэх хэмжээг энэ дээр одоо яг нэг гар утасны батарей чиниглэж авч үзүүлэлтүүд гардаг. За 200-аар гаргаж бүтээгдэхүүний маань дараагийн загвар бол одоо ингээд төв сүрэнгийн айлууд одоо байшин энд бол одоо гаражинд ашиглаж штэ. Тий. Энэ их чадлах нь хоёрын хаус тэгээ суурин газрууд ер нь 5 кВт-аас дээш хэрэглээтэй айлууд хэрэгжилж болно гэсэн үг. Тэгээ ер нь 5 кВт гэдэг бол бас тийм бага биш шүү дээ. Тий. Тэгээ хэрэглээнүүдээ бага багаар тохируулаад явах юм бол нийтдээ бол нэг 3.4 кВт-ийг бол чив хэрэглээд тасралтгүй хэрэглээд явж болно гэсэн үг. Төвийн цэглэлтэй хамт хосолж ажиллана. Бас нарныхаа системийг бас давхар холбочихно. Тий, ганцаараа. Энэ дээр мэдээж яг энэ бүх мэдээлэл. Энэ дээр дахиад өөр дээр гар утасны аппликейшн байна. Гар утаснаас та айлч оронд явж исэн. Утаснаас гэрийнхэн бүх цахилгаан хэрэгслийн мэдээллийг аваад ирнэ гэсэн үг. Манай энэ цахилгаан өгөөсгөл хэр цэнэгтэй байна, хэрэглээ хэд байна те. Ийм зүйл ахгүй. Батарейны эрүүл мэнд гэж хэлдэг батарейга эндээс бүх батарейг нэг үрчлэн хардаг байхгүй. Жишээлбэл энд маш олон жижиг батарейнаас бүрдсэн тийм төхөөрөмж байгаа. Тэгээ энэ дээр бол энэ BMS гэдэг батарей менежмент систем гэж хэлж байгаа. Нэгдүгээр батарей 3.8 2-р батарей, 3-р батарей, 4 гэдэг ингээд тус нь батарейга хянж байдаг учраас энийг батарей гэмтлээ гэхэд батарей тэр чигээр солихгүй гэсэн үг. 4-р батарей гэмтсэн байна. Зөвхөн 4-ийг солино гэсэн үг. Ийм одоо сайн талтай байхгүй. Тий. Тэгээ одоо манай энэ нөгөө түрүүчийн үзүүлсэн малчин айлын төхөөрөмж бас ийм. Тий. Ер нь литиум ион гэхлээр зэрэг бүх батарейга тус нь эрүүл мэндийг харж явдаг. Мэдээлэл надад тэгж өгдөг. Ийм зүйл. Одоо явж байгаа гэдэг ингээ харахад зэрэг 234 вольт төвийн цахилгаанаас ирж штэ. За ингээ батарей хэдэн вольт вэ? 54 вольт. Ингээ тусны дүрсэн дээр нь дараад харчихна. Тий, нарны дэлгэцээс хэд орж ирж байгаа юм гэдэг. За гэрээдээс хэд байна. За хэрэглээ хийдэг. Одоо бол энд юу ч залгаагүй учраас хэрэглээ байх. Одоо би энийг залгаад. Энэ хэрэглээг эндээс харж шít. Сая бол бүгд 0 байсан шít. Одоо хэрэглээ 230 вольт. За энэ дээр 50 гэрч 392 ваттыг ашиглаж байна гэдээ харж шít. 415 ваттыг гэсэн үг. Ийм нөгөө ухаалаг болоод ирэхээр нэг их гоё зүйл нь юу гэхлээр бүх хэрэглээг хяндаг ийм давуу тал байхгүй. За малчид маань одоо энэ хүү бүтээгдэхүүнийг сонирхыг гэвэл малчин компани бас малчидаа шинэлэг нэгэн сайхан үйлдэлийг бас гаргаж байгаа. Тэр юу гэхээр одоо Баянгор аймгаар ч гэсэн явж байгаа. Малчтын одоо мал махыг өндөр үнээр авч за мөн одоо малчтайгаа мал махаар бас бараа бүтээгдэхүүнийг шинэ бүтээгдэхүүнүүдээ шууд арилжиж байгаа шүү дээ. Энэ бол бас малчтад их боломж юм байна. Энэ бүтээгдэхүүний хувьд бас их боломж бий юу? Ялангуяа малчид бол маш баяртай байна. Үгүй бид нар зөвхөн солио хийч очоогүй. Болжгүй л өөрийнхөө саналаар хүсэлтээр малыг хөдөлж авчаа. Яг тэрэн шиг энэ төхөөрөмж одоо ч цаашдаач энэ малаар солилцоо хийгээд явна. Төхөөрөмжүүд бол хангалттай ирж байгаа. Нэг 1200 ширхэг захиалгатад явж байгаа. Гэхдээ энэ дэлхийд 1200 ширхэг төхөөрөмж бол энэ манай одоо борлуулалтанд бол маш хурдан хугацаанд зарагдана гэсэн үг. Хан зөөнд орно шүү дээ 1200 ширхэг. Тэгэхээр зэрэг малчид бол манай утас руу холбогдоод үе хай захиалын нэр усаа бичүүлээд явж ирсэн. Эхнээсээ ч бас таньдаг мэддэг хүмүүс сургаажиг дуулаад ингээ холбогдоод явж байгаа юм байна. Тэгэхээр зэрэг ерөн шинэ бүтээгдэхүүн гаргахаан зэрэг малчин компани руу холбогдоод
нэр усаа бичүүлээ, захиалгаа өгөөд ийм амьд холбоо тогтоогоод яахав ийхүүгээд ингэж явах хэрэгтэй. Тэр бид нар түрүү хэллээ шүү дээ. Мөнгөөр төлбөр тооцоо хийдэг бол мэдээж хэрэг малчин ч гэсэн за дараа жилийн ноолоор гарахаар л авъя гэдэг үстэй. Одоо бол авъя гэвэл та зүгээр л нэрээ бичүүлээ, захиалгаа өгөөд уцаар яд холбогдоод ингээд явчих юм амар зүйл. Тэр бас боломжтой сайхан байна. Бас нэг зүйл нь одоо дахиад сая бид хөлдөгч ирэх гэж байгаа гэж хэллээ. Дахиад мотоциклууд ирж байна. За мотоциклууд нь бол үнэхээр одоо гайхалтай малчин моторс гэж компани нэгдсэн. Мотоцикл бол одоо үнэхээр одоо сайхан одоо нэг нүнжигтэй сайхан хөөрөг бариад үнтэй мэдлэхэд сайхан гэдэг шиг үнэхээр сайхан дөрөв дах гутал гэдэг шиг тийм сайхан мотоциклууд ирж байгаа. Энийг би яагаад энэ жаахан бэртэ сайхан мотоцикл авчирыг гэсэн юм бэхэн зэрэг малчид одоо энэ нэг мал даанч ундаг эхнэрээ сундлаад сум орон бас нэг найр наадамд явхад жундаг ийм л нэг мотоцикл яваад шүү дээ. Хүн л юм чинь энэ гой ганга юм хэрэглэлтэй. Тийм биз дээ. Гаднаа зүгээр тавьчих тэр малдаа явдаг нөгөө мотоциклоор явдаг гэж. Нөгөө гайхалтай гоё мотоциклороо бол одоо бид нар ангараа гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ энэ эр хүн айл болгонд эр хүн байна гэрийн тийм үү. Гэхдээ энэ нэг сайхан хангал амтнаа унаад ингээд сум орон ахтуу садантайгаа уулзаад авхил та. Машинууд жижиг оврын машинууд орж ирэх гэж байна. За энэ л бас л одоо малчтай л холбоотой зүйл. Нэгэн төрөө одоо манай малчид бол бизнесмен болсон, аж ахуй эрхлэлтийн хэмжээнд орцсон учраас бол тэр яг одоо хөдөө аж ахуйн чиглэлээр зориултын тийм машинууд одоо орж ирэх гэж байна тийм үү. Хөрзөнгөө хөвлөдөг байж болж байна. Цасаан туудаг, түрдэг байж болж байна. Энэ чиглэл рүү бид нар орохгүй бол энийг зүгээр нэг одоо малчид гээл за ноолуур гарахаар хайртай болол ноолуургүй үед нь одоо тэгээ хайждаг юм зүйл биш. Аливаа хүний амьдрал хөгжиж дээшилж явдаг учраас техник технологиос сайхан зүйлээс л хоцорч болохгүй. Тийм учраас бид энийг хийгээд байна. За энэ сайхан бүтээгдэхүүн малчид таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та бүхэн нарны зайгаар цэнэглээд за одоо 220-ын телевизэр, хөлдөөгч, будаа агшаагч ус уцлагч гэдэг одоо энэ дэрил замун одоо гэрэл за гагнуурын алах гэд саяны туршилтаас харагдсан. Эдгээр бүх зүйлийг ашиглах боломжтойгоор давуу тал за малчин компани малчидаа хүргэлж шинийг санаачилж шинэхэн бүтээгдэхүүнийг хүргэдгийн тод жишээ энэ бүтээгдэхүүнээр харагдаж байна. Цаашдаа малчин моторс компани та бүхэндээ мотоцикл, машин гэд маш олон зүйлүүдийг хүргэн. За мөн одоо малчин компани малчин шар алдарч шарууд маань үргэлжлэн одоо та бүхэндээ бас хүрж байхаараа давуу талтай шүү гэдгийг хэлмээр байна. Монгол орны 400-800 хүнс байгаа нийт малчин эрүүлэг саруул сайхныг хүсье. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.